Hello Kitties, welcome to my channel. 일루긴 world and vibe. 나이만 Oscar. Subscribe 따라 join my day. Kitties family. Оо. Хай. Ирүүгийн сав тавтай морил. Би дөнгөж сэрж байна. Тэгээд өнөөдөр би энд амьдардаг Монгол эмэгтэй найзтайгаа хамт хайкинг хийх гэж байна. Тэгээд гэхдээ би ерөөсөө тийм уул хатанд авирч ерөөсөө үзээгүй. Ер нь бол тийм туршлагач байхгүй юу ч байхгүй. Өмсөх хувцас. Намайг ийм юуны хувцас тийм бидэвтэхний спорт хувцас өмсөрэй гэсэн. Тэгээд надад өмнө нэг жимдээ өмсдөг байсан. Нэг цагаан биеийн тэмрээ өмөд нэг юм бас нэг юм урсан төд самцлаа өөр юу ч алга. Тэгээд тэрийг өмсөл явъя гэж бодож байна. Тэгээд одоо та нарт гоё газар үзүүлэх гээд одоо миний очиж байгаа газрын нэрийг юу гэдэг газар байлаа. Нэрийг мартчихлаа. За мартаж би дунд нь очиж байгаа нэрийг санахаараа дараагийн бичлэг дээр оруулъя. Би одоо яг өглөө босоод нэрийг хэлсэн чинь сандгүй. Ой нот шүү. Оо. Яг эмхтэй дотороо эмхтэй хувцас өмссөн юм шиг харагдаад чинь зүгээр миний цамцны юм уяа биш. Ямар ингээд зогсож байгаа юм бол ч одоо левчгний бүрийг биш үү баг. Тэгээд баларх яг тэгээд би одоо усанд орохгүй нүс гизэг харж байгаа худлаа штэ угсаа хүмүүс тэр зур хүргэн дээр шиг би бол байж чаддгүй шүү. Баян ер нь бол амьдралынхаа ихэнх цагийг бол иймэрхүү өдрийн 90% нэг иймэрхүү л байдаг шүү. 10% нь та нарын дээр миний үздэг Instagram дээр байдаг шүү байдаг шүү. Дээдийн хамт явж магадгүй гэсэн гэдэг мэдгүй байна. Цааш яах юм байгаа. Тэг бит гурван лайкинг гэж магадгүй эсвэл зүгээр би эмэгтэй найзтайгаа ойлгоно лайкинг гэж магадгүй. Тэг. Одоо би бэлтгэж чинь тэгээд би бэлдээд эргээд ирнэ. Тэгээд бэлдэж дуусаад иймэрхүү юм өмцлөө гэж үзүүлье. За тэгээд түр бай. Өнөөдөр надтай хамт ууланд авчихъя. За ямар ч тач хувцамсаа дуусчлаа. Тэгээд би баг зэргийн угаасаа надаас хамгаалаад мейкап хийсэн. За тэгээд юмнуудаа бэлдэх гэсэн чинь надад угаасаа нэг юм аялын үргэлжлэмж байдгүй юм байна. Нард бааш дандаа малцаас юм shoulder bag мэгэл байна. Тэгээд ганц байсан үргэлжлэмж би нөгөө Ютад нэг коллежид явдаг байсан юм аа. Эхний бэлтгэлд Solid Community College гэдэг тэр үедээ нэг үрдэг байсан ганц үргэлжлэмж өөр юмны мухартайс арай гэж олж авчирлаа. Тэгээд одоо тэрийг энэ царай муутай энэ галтаас юм байна. Одоо тэгээ яах вэ? Хоосон байснаас гэж одоо энэ үргэлжлэлийг аваад тэгээд шилээ аваад би та нарт газар үзүүл гоё газар бичнэ гэж бод. Энэ Ray-ийнхаа шилийг авч явж байна. Одоо энэ хэргийг гаргана. Тэгээд микрофон аваад Джангу миний хөөрхөн усны сав. За тэгээд эднийг аваад ингээд гарна гэж бодож байна. Одоо найзынхаа гэр рүү явна. Тэгээд би яа өмнөд цамц чаас. Би зүгээр нэг над нэг юм цамц байдаг. Өрөөсөө өмсдөггүй байсан нэг Under Armour-ын энэ бичин гой санагдаж авчаа би баг амьдрал анхудаа өмсөж явах нь баг 2 жил мэлийн дараа юм уу. Тэгээд яг тархан таарчлаа нэрээ. Тэгээд доогоор зүгээр юм биеийн тамирын цагаан өмссөн. Өө энэ одоо яах гэдэг юм бэ? Яаж энэ иймэрхүү юм өмссөн. Өө ямар. Тэнийг юм аа. Ингээд харилцаж байна. Тийм би зүгээр ийм юм өмссөн. Тэг болоо. Энэ гэхдээ нэг сонирн байгаадах юм яагаад байгаа юм бэ? Салхахгүй байна. Миний утас. Ой тэгтээ дийдээ. Тэгээд би одоо эднийг ингээд рүү хийгээд нарны шил авч явах хэрэгтэй байсан уу? Би нөгөө камер шилэх нарны шил байх юм уу? Байгаа юм уу? Бас сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд анх одоо маркетинг хайкинг хийх гэж байна. Бас жоохон баяртай байна. Тийм балаа энэ өнгө бол ерөөсөө таалагдахгүй миний зүнхний өнгө.
За одоо яг байгаа цүнхний юм өчтөр тэгээд боцлого энийг өөрийг явдаг бах та. Энэ жоо хийлээ та. Тэгээд ийм факт юм. Тэгээд иймэрхүү байдалтай өнөөдөр би одоо ингээ хайкинг хийхээр гарах чинь. Тэгээд утгагүй гараад бичи. Тэр бай. Оо нэр, онийг одоо оо нэр юу яасан? Би шинэ буудан захиалсан байсан ирсэн би малбар оранж өнгөтэйг авсан. Тэгээд бас гал тавны ширээ сандал маань ирсэн. Тэгээд одоо ингээд гоё гэрмэн тогтож эхэлж байна. Тэгээд би ямар ажиглалтай байна. Тэгээд гоё тогтчул дуусчаад би гоё бичлэг оруулаад. Тэгвэл одоо ч нэг угаасаа ингээд энэ ширээ мөрийн нэтгээ залгацсан. Бай шүү. Оо тийш нь зурагтныхаа доор нөгөө номнууд авч тавьсан. Дээр нь тавьдаг цэцэг та нар анзаарсан бол нөгөө бор савтай ийм шилийн юмнууд тэн дээр тавьчихаар нөгөө зурагтны урдуур хаагаад болдгоо. Тэгэд яхаа мэдэхгүй. Тийш нь авчиад тэр ширийн дээр үгүй энэ цамхан дээр ингээд үр тавьсан байна нөгөө бор юмнуудаа. Энд хуучин байдангаа одоо бас нөгөө нэг юу яах гээд ирж авдаг хүнд өгүүлээгээд тэгээд одоо хүлээгээд байж гин. Тэгвэл энэ ч ингээ багтахгүй. Тэгээд энийг нөгөө нэг хүнрөө нэг юм газар руу залгахаар ирээд авчдаг гэсэн. Тэгээд шууд гаргаад хайж болохгүй гэсэн. Тэгээд болдгоо нэгээд амарчтаач тэр хүн рүү залгана. Тэгтээ өнөөдөр би хайкинг хийхээр гарч байгаа учраас зав заалга. За тэгээд өндөр миний уул авиралтанд хамтдаа авирцгаая. Өөдөс гараад докторлоо нүг найз байхгүй. За тэгээд ийм байдалтай явж би малгай хойш нь харуулчлаа. Тэгэхгүй л нөгөө нэг камерны энэ анивчаад байгаа гэрэл байгааз энэ малгаанаас харвчин тэглээд идэм байна. Энэ дээр малгай өмсгөх хэцүү юм байна. Гэтэ би үсээ янзлаагүй зүгээр усанд орчоод хойшлуулсан учраас малгайгүй явах боломжгүй. Ямартай. Яа, ямар амин. Хүүе. Австай юм шиг. Одоо сангийн бүх машин зэрэг одоо миний YouTube-д тааруулж зөөлөө явах юм аашаа юм дураараа гэж байна. Би ямар ч tas нэг иймэрхүү байдалтай явж энэ шил маань хэр бичиж байгааг мэдэхгүй байна. Энэ шилэн дээр энэ моднууд гой харагдаж байгааг би мэдэж байна. Мос гой харагддаг. Үгүй би хайкинг хийх юм уу? Би гэрээсээ гарч ирээд дээшээ жоох алхаа ядраа шаачлаа. Юу болоод байгаа юм бэ? Үгүй л гүдээ. Зүгээр тоглож байгаа л гүдээ миний би надаар. Би уулууч гараг зүгээр найзынх руугаа дээшээ гэж явах юм өксөр газараар алхсан чи ингээд. Тонин болоод тахч вэ. Яа найдвал одоо би баг замаасаа буцах юм биш үү? Найз нь дийлэхгүй нэ. Аа хүргээд өгчөөч найзаа. Гүрэхээс би өөрөө очиж үзээгүй газар тэр газар маань тэгээд та нарт бас өөрөө очиж үзэнгээ үзүүлэе гэж бодоод тэгээд би ерөөсөө ийм одоо би YouTube хийдэг байсан бол би хизээч тийш очихгүй заяа. Тэгээд яагаад очиж нэхэр өөрөө үзээд бас гоё бичлэг хийж ингээд та нарт үзүүлэе. Та нар өөрсдөө амар гоё ямаг гоё газар очиод гоё газар үзүүлээд гоё бичлэг хийгэрэй гэсэн чинь би айгүй тийм хүмүүсийн үг мөгөнд орох юм аа тийм зөөлөн уяхан хүн юм. Өөрх нь хот юм би ятаарчлаа. Би нохото болмоор юм л да. Гэхдээ нохоогоо тийчиг санхүү алга амиа яа гэж ийж. Тэг жоохон боломж болцоотой болж ирээд энэ нохоо авнаа би. Тэг миний энэ үс маань ургаад одоо би одоо энэ ардын үс маань баг ингээд дэрвэгээ далавч боллоо гэж. Яах вэ чи? За шил маань надад бол нэг тохиол байгаа юм шиг байна. Гэтэ би ингээд өнөөдөр бичиж үзээд нэг таалагч голтой яана гэж бодоод байна. Хайрын мөнгө. Тэгэд ямар ч тач би одоо ингээд өнөөдөр санагт энэ шилээрээ бичсэн бичлэгийг гол нь оруулаад явна. Одоо л бичээг байна, зогссон байна. Энийг анивчрээд бичнэ. Энэний ганц юм асуудалтай юм нэг юм байгаа ахгүй яасан бэ гэсэн чинь ерөөсөө ингээд 1 минут л бичдэг. Тэгээд тэр нь бичих рекординг хийх тайм нь ерөөсөө 2 хон
сонгох боломжтой заяа. 1 минут бичих нэг бол хамгийн лимит дээр 3 минут хамгийн ихтэй. Тэгэхээр ч аим тэнэг байгаа ч тийм байн энийг бариад ингээд дараал яваад байна гэдэг чинь тэгээд тэр нэгээд хизээ 1 минут болчихсон ингээд заримдаа жоохон чимээтэй газар явж ивэл нөгөө нэг бичлээ зогслоо гэдгийг мэддэхгүй. Тэгэхээр чи би одоо яг бичээд байна гэдэгт аим шагаадсан чинь юу ч бичээгүй байлгас айгу хэцүү байгаа. Тэгээд тэр нь жоохон таалагдахгүй тийм би бүр жоохон би юу хийчихвэ гэдэг ингээд хаяад толиндоо хараад тэгээд байж юм да. Би юу хийчихвэ гэдэг. Гэхдээ одоо ингээд хэлээр одоо би ингээд ёо би бол нэг цамц өмссөн маар нэг хүүтийн салхин нэг гэсэн чинь таараад. Гэхдээ би нэг хүүтий авсан азар одоо тэр хүүтий маань байгаа учраас нэг даарахгүй явчих байх гэж найдал явж байна. За ямар ч хоолын бүтцдэг юм дэ хэрэггүй юм яриад явах юм. За угаасаа нэг амар сонирхолтой юм одоо энд байгаа шүү. Тэгээд би найзандаа ямар ч тааш ороод тэгээд найз маань өглөөний цай хамт ууцаад явъя гин харин би арай өглөөд байсан юм аа. Гэрт идэх юм байдгүй. Угаасаа хийх гэр цаг байсангүй бэлэн идчихсэн юм байсангүй сая. Би одоо өндөг шараад бас тэгээд боо ажилтдээ. Тэгээд замаараа зүгээр сэндвич аваад идчихсэн чинь манай найз манайх руу хүрээд ир тэгээд угаасаа хоёул би уул гадаа нь шууд явах юм бодсон чинь манайх руу ороод ир байраж хоёртоо босчлоо гэд. Тэгээд манайд хоёул өглөөний цавчд гарыг гэд. Тэгэхээр юу за зүггүй тэгээл та ямар гоё юм. Дотроо бодчиход хариулахтаа болохоор за тэгсэн чи ах вэ гэж чадчихсан. За тэр аха. За амартаж би одоо ингэ найз руу явж байна. Энэ бүрээс нь хүн байна. Бүрээстэй хүн байна. Гинт шидээр уцаараа бичээд байсан гар амир өвдөд юм жаа одоо шидээр бичээд уулын энэ нэг сайхан юм а та нар сонсож байгаа үг мэдэхгүй байна ингээд одоо ингээд уцаа байхгүй ингээд бичиж байгаа надад амар таалагдж байна. Тэгэхээр гараад иж өргөд хараа сүлдээ гарч хилээд өстө хэцүү юм. Энэ стар болоод шил бол ингээд сайхан бичиж байна. Хамгийн гол нь нөгөө нэг энэ бас юу н зөрөөд байна. YouTube руу оруулдаг нөгөө хэмжээ байдаг шүү дээ. Уцаар бол хөндлөнгөөр бичээд болоод YouTube зөөр ордог. Энд чинь ингээд таг дөрвөлжин бичээд байгаа юм санагдаад их юм аа. Энэгээр ирэхин юм та одоо эргэлгийн явдаж. За нэг тиймэрхүү байж шүү надад. Энэ одоо бичээд байгаа өөрөө дээд 1 минут болоод зогсож байгаа. Би одоо хондоо юу хийж чадахгүй байна. Одоо хяналт тавьж чадахгүй байна. Энэ найзанд ирсэн. Одоо манай найз 12 давхар шүү дээ. Мэрэн билет нь ороод ирсэн биччихье. Би дээр ийм готлом өмссөн шүү дээ. Одоо бараг хэдэн хоногийн дараа өмссөн би 2 жилийн өмнө жим хийдэг байхдаа авч ирсэн. Тэгээд л жахлах болчихсон. Ингээ харж байгаа юм шүү намайг. Энэ гимрх харагдаж байгаа. За тэгээд найзанд орж саман хайг нь харчлаа. За бай. Найзанд орж ирсэн чинь харин надад өглөөний цаг бэлдэж өгсөн. Ийм гоё. Энийг идчихээд одоо тэгээд гарна гэж бодож байна. Үс хоолны идчихлээ. Манай найз. Тэг үргэлж солиг өрөглөг орчлаа. Би зүгээр цэцний хон руу төгсөж байна. За тэгээд явцгаана уул руу. За ингээд ирчлээ. Ингээ урагшаага далаа харагдчихээн. Дэшигээ тэр ингээд тэр хайкинг хэсэг энэ гэж би бодож байна. Энэ юм болов? Энэ арай биш үү? Тэр ах гэж бодож байна. Дан юм хөө. Гэхдээ надад амар гоо харагдаж байна. Өнөр нь бүр вау. Ашгой. Егол юм шиг. За одоо ингээд дуудан дээр гараад ир залхаж байна. Ер нь бол иймэрхүү хүмүүс бол зөндөө байдаг юм байна.
Тэгээ тэндээс ингээд доороос уруудж ирд юм байна. Энэ моднууд амар гоо харагдаж байгааг би бодож байна. Та нар юу гэж бодож байгааг мэдэхгүй байна. Тэгээ араас намайг ингээд ийм олон хүн дагаад байна. Гэхдээ яагаад дагаад байгааг би мэдэхгүй байна. За тэгээд гоё юм яригсэн чинь байгаль ирэхэр чи ингээд өнөр мөнөрнөөс нь ахуулаад үнэхээр гоё яд юм байна. Үнийгэл мэдрэл байгалийн охин болсон байна. Гэтэ энэ моднууд үнэхээр гоё юм байна. Энэ моднуудыг харалтаа. Өөдөө ингээд тэр хүмүүс бас гүйж ямар гоё юм. Би самаагүй хүний царай бичгээр айгаад жоох ингээд зайчуулаад хүний араас нь биччихье. Тэн геймшгүй тэгээд гоё хамгийн гоё веб дээр нь очиод дахиад эргүүлээ бичиж. Эдгээр одоо юу үзээд хэрэг дурдаад бас нэг харахгүй хүмүүс очирлоод ахаар араас нь очирлж ийн гэдэг шиг. Загас магас байгаа юм болов? Халим юм. Энэ байгаад байдаг шүү. Ямар гоё юм. Энэ ингээ хүмүүс очирлоод ахаар дагаад очирлоо зогсож байна гэх бодлоо. Энэ ард юм гоё шар цэцэгтэй ингээд далаа ингээ харагдаж байна. Ингээд манай багийнхан хутлаа хэлдэг. За. Тэгээд ингээд нэг иймэрхүү байдалтай байгаа юм байна шүү. Гэтэ гоё юм байна аста. Ингээд хүмүүс ингээд далаа руу ингээд хараад зогсоод байна гэсэн чинь манай найз хүмүүстэй энэ хүлгүү далаа юуг нь хараад зогсоод байдаг юм бол гинэ. Ингээд бодсон чинь нэр бас юуг нь харддаг юм бол доо. Гэтэ үнэхээр гоё харагддаг юм байна. Хүлгүү далаа хөлн байхгүй. Гэтэ сансныг бол ядархан гайгүй байд юм энэ тийс. Би ч та амьсгаадаа л дочрог баста. Би гэрээс гараад танах руу алхаж байхдаа юу яасан. Нэг жоохон өгсөд гинт дөнгөж ингээд гараад ирсэн чинь алхаа явуулсан гинт амьсгаадаад гэдэг юм. Үгүй би хайкинг хийх юм уу гэдээ дотор айгүй бодоод бас. Тэгсэн чинь одоо гайгүй юм байна. Нэг амар амьсгаадаа л яа ингэж бодсон чинь би бол хайкинг хийвэл хийчих юм байна уу? Өнгөн шинг юм болохоор бас тийм биш шүү. Ууланд их гараараа зөвлөе та нарт. Яг тэгээд архиа уучаад маргааш нь ууланд гарч болно шүү. Шар тайлбарсан. Тийм үү? Хайкинг Бас байж болох юм тийм нэрээ. Тэгвэл дараагийн удаа урд өдрийн шоудаад маргааш нь ууд руу гарч үздэг юм. Гिचэн шиг юм болцсон юм яваад тийм. За зүгээр минь яваарай. За одоо бид одоо нэг юм нэг модны зурагт ах нар шиг ингээ байгаль ирсэн байна. Тэгээд би бас мик залгацсан байгаа. Тэгээд ингээд миний зүг үзэхэд баярлалаа. Өргөжлөл үзээрэй. Тэгээд би ингээд ийм луктэй өнөөдөр гарч ирсэн байна. Ийм луктэй ирнэ ийм алцсан гэж байна. Тэгээд далаа дээр ирсэн гоё энэ хүмүүсээс энэ ингээ гал төлдөг юм байна. Тэрнээс амар гоё байна. За турбай. Ингээд одоо далаан төрлөг ирээд зохино. Тэгэхээр бүр амар гоё харагдчих юм байна. За одоо ирээ зах баг. Лежи танаас харуулъя. Тийм аа. Амар гэж. Тэд нар яг ямар шоу юм бэ? Өөртөө харъя да. Оцсон шоу юм шүү. Арай ч оцсон шоу биш юм уу? За нэг юм. Энэ хар галуу юм уу? Тийм байж маа. Тийм юм шиг харагдаад. За бид зүгээр би бол шааж ирсэн магадгүй ямар ч зүгээр төсөөл нэг тийм төсөөл байна. Хар галууд юм шиг. Вау. Шилээр бичиж байгаа гэхдээ би давхар одоо ингээд нөгөө нэг уцаараа бичиж байна. Тинч ингээд Golden Gate date хийсгэн ингээд мандцсан харагдаж байна. Вау. Яа гоё би. Ингээд доошлуулаад гэсэн чинь ингээд хад маттай. За тэгээд ингээд хүмүүс ингээд ийш ингээд гүүж мүгээд аюу гоё 90 сар бол амьдрдаг юм байна. Би бол ерөөсөө ингэж явж үзээгүй. Тэгээд хүмүүсийг гүүж мөхөр бас их сонирхолтой юм аа. Гоё сайхан юм. Яа, за одоо ингээд бид тэр явсарсан байгаа сүүлийн хамгийн эцсийн цэг дээр ирсэн байна.
Дэвтэр. Хоёул хэдэн майл алхсан гэсэн бэ? За баг 2 майл алхсан юм байна. Тэгээд одоо ингээд өнөөдөр миний анхны ингээд ууланд гарсан хайкинг ингээд төгсөж гин. Тэгээд ядрах юм бодсон ч бас гайгүй байт юм байна. Нэг амар ядарчгүй юм байна. Тэгээд сонирхолтой гоё байлаа. Одоо ингээд цэнцэг одоо буцаад ингээд ирсэн зүг рүү алхана. Тэгээ надад ер нь бол хайкинг амар таалагдлаа. За тэгээ өнөөдөр надтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Одоо тэгээ буцаад явна. Яг одоо буцахдаа нэг хальт ганц нэг бичлэг хийх байх тэгээ тэр баг. Тэгээ мартаж би нэг авсан шилдэрээ хийсэн бичлгүүдээ голд нь оруулах гээд үзье. Магадгүй нэг ингээд юун зөрүүдэж магадгүй хэмжээнд зөрүүд ах юм бол тэгээд оруулж чадах байх. Гэхдээ болж ивэл тэгээд хэмжээг нь жоохон янзлаад чамаагүй голд нь оруулах гэж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Хэрэг өөр бичлэг хийхгүй бол хийх юм бол цааш хүрэх магадгүй. Тэгтээ subscribe дарахаа битгий мартаарай. Bye. За ингээд өнөөдрийн хайкинг ингээд дуслаа уруулам жоох атсан байна. Гэхдээ гоё юм. Амар таалагдлаа. Би бас дараа нь хайкинг хийх гэж бодож байна. Уул таван давьж өчтөө. Ууж идэхээс өөр ямар нэгэн зүйл хийх гоё юм байна. Энэ амьдралд тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр бай. Тэгээд энэ үгээ дуусгацгаая. Өнөөдөр хамт байсан та бүхэнд баярлалаа. Bye.